2025 оны 4-р сарын 25-ны Баасан гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Номой, Мөгийн, Анжгаа, Гэрлээ, найруулагчаар Гамболтын ангараг нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үений үр дүнтэй бэлтгэл Энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаагаар Энбэл глукозамин хондротын сульфат за мөн чухал үедээ фенон, pay on захимжлалын аппликейшн хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв бүр нял хүүхдийн юу шиг тэгхүү. Ийсэдэр ярилцсан. За эхний үе дээр ингэсэн байна. Бүкс шиг үү? Хонх цохино гэж байна. За. Арьс шиг байж болохгүй юу номцгээ. Бүксний арьс шиг үү? Йоо. Хонх цохино гэснээр хөгжим цохино гэж хэлээгүй. За. Наадах чинь 2 дугаар хэсэг дээр окей. За. 3 талцаад алж. 3 дугаар хэсэг дээр бөмбөр цохино. Тэр бөмбөрийн зохиорыг мөн хатад өг. За мэ. За. Ажиллая. За эхний хонх зохигдсон. За эхний асуулт бүгд хамгийн зөөлхөн хэсгээ нэрлэнэ үү? Хамгийн зөөлхөн бөөмний хэсэг. Хамгийн зөөлхөн. Барьж үзчих мэдэхгүй. Үгүй яхаа би өөрөө мэдчихэж байгаа. Номой 2 хүүхд хүүсээр аргагүй одоо зөөлөрсөн байгаа. За. Өөрөө барихаар шугас зөөлхөл хараа. Үгүй чи гайгүй танагтай. Мөгийг Минийх гойны доторт л. За. гэжтэй. Яг цав биш. Юу балаа Навааныг нар салхинд гардаггүй хэсэг байхгүй юу та? гойны дотор хэсэг гэхээр яах тэрэ цав бэ? Ер нь бол гарны энэ хэсэг чинь зөөлхөн шүү дээ. Шигээ явал цав шүү дээ. Хүүхдээ гойны дотор Яг даа гэж цав биш. хэлсэн. Цав биш. Тийм үү? Одоо Таны яг арьс чинь хамгийн нэмхэн хэсэг байхгүй юу? Гойны дотор л гэдэг чинь Нимхэн зөөл хоёр чи өөр шүү Зөөл. дээ. Энэ анжгаа тэрийгээ ч анжаагаад нэмгийн хэсэг гэж байхгүй. байхгүй. Тийм байж. Сагараа. Миний гойстой. Анжгаахи цаврууд нэг тэмээ нэг шиг үргэлжлээ. Эвэрсцээ амар. Тэгээ мэдхгүй байхгүй. Миний гойстой. Миний хамгийн зөөлхөн хэсэг чинь яг энэ аман дотор үүд. Бөл хацараа дотор хацараа. Орно штэ орно. би орохгүй гээгүүл дээ. Чи хэлээ оруулаад тэмдрээд үзэж болно. Йоо. Үлцгүүд нь зүгээр шир. Миний хамгийн зөөл хэсэг яг гарны энэ хэсэг. Одоо энийг юу гэдэм бэ? Гарны Гойны дотор гэж юу? Чи хэлсэн юм чи би тэгээ давхар хэлтэй нь штэ ямар. Яг хөтэ давхар хэлэлтэй. Би яг баруугүй явчих. Гэрлээ гэж. Сөөжилтөд яг зөөл юмнуудаа нийлүүлээ. Би намайтай Амныга дотор тоныг ухаж гаргаж иргэнэ бүр. ингэж байгаа дөрж. Ер нь энэ гарны дотор тал ингээд тэр хэсэг тэр чихтэй гэх юм уу аашаа. За дараагийн асуулт руу орлоо. Дараагийн асуулт мөнх хатаас эхлээд хариулаад яваарай. Бөмбөрөө зохиорой. Зөөлхөн үгүй штэ үгүй. Эн чинь 1-р хэсэг явж байгаа шүү. Дотроо явж байгаа шүү. Намайг бөмбөрөө зөхөхээр зохино, окей? Тэгээ бөмбөр зөх хэсэг эхлэв энэ чи 3-р хэсэг дээр зохино. За. Зөөлхөн хэсгээ хэрхэн арчилдаг вэ мөнх хата? 7 dag. Гойныга дотор талыг уу? Хүлээ бараг дээш гэж ногоо муурлдаг тэгээ байж байгаа. Тэгээ тийм зөөлхөн. 7-соор байгаа янз бүр. Анжаа зүгээр сойдтол өөр яа тий. Би ч өглөө болгон өстой амар гоё угааж мугааш штэ чи ярихгүй. Арсын зулгартолоо. Би бол 7 хоногт нэг удаа бүх би скраптдаг учраас скраптчил одоо арчилж байгаа юм уу да? Би ингээ усанд орч ингээ нэмгний шүүсээр арчдаг. Яа. Тэгж Хүүхдээ хүүгнөөс гарах гэдэг юм уу? Хасаа хүүгнөөс гарах гэдэг юм уу? Яг тэгээд намайг усанд орсны оройн хосоо. Гашуумэн. Эсгэлэмэн. Хосоо гэдэг. Яагаад юм бэ? Шүстэй хаваад дээ ёо. Сайндаж. Яасан чи хамаг шүс ядараа. Чи эмхтэй юм байж чи бүр ингэ шүстэй ялгаж байгаа. Энийг сонсож байгаа нөхөр нь зүгээр шүү дээ. Анжи хамныхаа тэр хэсгийг халуун сав угаач угаадаг гэдэг.
Боохоос. Йоо. Тэгээ юу яадаг штэ. Та хоёр нөгөө нэг элдв шипигээр нөгөө саунд орох талаар ярьжсэн штэ тий. Тэгээд би саунд орсныхоо дараа одоо тэр чинь ингээ бими өрөлтөө хэлчихэж байгаа штэ. Скраб бүх юм хэлгэснийхаа дараа угаасаа бүр анханаас орохдоо саунд дотроо сүү оруулаад тавьчихдаг аахгүй юу? Нэг 500 грамтай нөгөө аривтгсан нэг юм гядгаруутай сүү байдаг штэ тий. Тэр яг нэг хүн дан хоёул орох юм бол литр сүү яг гоё дээ. Тэгээд дараа нь сүүгээрээ болгодог аахгүй бүх бие. Цөнгөө зүгээр айрс зүгээр л торох шиг алчуур ингээ гусаал унаад байна. Тийм болдог. Сүүгээр болохаагүй миний ч гэсэн ачаа гусаа. Хандрыг юу яагаад Хандрыг би нөгөө сайхан талд очих сүүнд оруулаа үсттэй. Сүүнд орсон, вайнд орсон. Сүүтэй байнд оруулаа үсттэй. Тийш дээ. Та оруулаад ах юу вэ? Уусаа тэнцэнэ байж байгаа юм чи. Өөрийнхөө орноос бодгаад утсан байсан шүү дээ. Анжаах бид нарыг ишээ ороорой. Өөрийнхөө юмд авчиад оруулсан юм шиг Би ярьж. гудгаад унсан Надаа шүү бол дээ. чи амар хэцүү байсан. Би бүргээ нөгөө байг номиг харахгүй болон шумбаа тэгээд Юу гэсэн үг юм? Зүгээр суудаг юм дотор шумбаа тэгээд Наажин жакустэй шумбдгүү гэдэг ахын тийм. дарыг шумбчиг. Манай дүү гошгосон байлгүй дээ. Йоо. Тэгээд хэхрээл гараад ирж байгаа. Яа. Аяна. Апогийн сум. Жаа устай систем үү? Хотор минь амтдад байна уу юу аа? Йоо, намайг бүр шолбоотл нь аанж угаасан гэсэн штэ гинэ. Харсан багтаа. Тэгсэн. Харсан бай, шолбойтсон байна. Би бүр шалбаагаа. Одоо зөөлийн хэсэг л шалбааж болохгүй. Йоо. За, хамтран ярилцж ярьсны дараа 1-р үеийн 3-р асуулт явна шүү. За, Улаанбаатар хотод 17 цаг 20 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. Хинийхэн шигүү вэ гинэ? Яг юуг шигүүч гээд байгаа. За. Тэгээ та нар тэгээд санал асуулганд ямар ч хэлээсээ хариулаарай. Аад нь дух номой, Бэд нь дүлцэн анж, Вэд нь сэтэн гэрлээ, Гэд нь сэсгэр мөө гинэ. Иш. За, манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. За, нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар үений үр дүнтэй бэлмэл энбэлтэм төлөвлөгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаагаар энбэл глукозамин хондротын сульфат хамтран ярилцаж байна. Хөөш энэ 90-62-ыг би асуулаа. За. Энбэл тэгсэн чинь 60 ч болохоор ер нь бол өвчин амдагчтай. Яг энэ үе мөч чи өвдөд байгаа бол 60-аа уу. Хичээлээ. Тий. Яг ингээд ер нь үе мөч чи өвдөд байгаа бол 60 ширхтэйгээ уучгаа. Ер нь нөхөн сэргээг болон урдчлан Сэргээхээр бол эрийг ингээд айжуу тавиа. Чи юу гарагтаа бол ийм юм асуудаг юм да. Чи хинтээ ярьсан. Таны үе мөч өвдсөн юм уу? Тэр хаяа нэг офс дотор нэг юм чихсан дуу гараад байгаа юм. Мөн яг өвдсөн байсан байж. Бөөгийн сууж басглаа. Хаалга тусгачаагээ санал Аа, тэгээд надад бол зүгээр нөгөө эртэйг нүгсэн нь болохоор минийх тийм өвдөлт байхгүй зүгээр л би ч одоо нөгөө хүл уурхаа гэж тийм нүгэн сэргийг за ийм учиртай юм байна шүү дээ. За тийм байна. За. Нэмэлтээр агуулгдсан MSM буюу органик хөхөр нь болохоор үений өрөвслийг нь бууруулж өвчин намнаа дээр нь үений зөөлөн эд мөгөөрс шөрмөс булчингийн эсүүдийг сэргээдэг гэсэн байна шүү. Гэтэ энэ хоёр маань нэг нь 60-таа нэг нь эртэй ч гэсэндээ хоёулангийн уух нь бол адилхан шүү дээ. Өдөрт 2 удаа өглөө оройдоо уун. Тэгэхээр нэг нь 60 хоног уух нь байна. Өвчин намдагчтай нь 90 ширхтээ нь бол 45 хоног уух нь шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ чинь нэг уухаар нөө 60 мар гэдэг ингээд олон байгаад байгаа учраас ходоодонд аюулгүй шүү бас тий. 7 хоног уугаад миний ходоод гэмтэх вэ гэж зүгээр юм бэлээ. Би одоо эртэйг нь уугаад дуусгацсан. Ягаачгүй. Дээрээс нь чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд ч гэсэндээ аюулгүй гэж ерөөхдөө шинжилгээ гарсан юм байна. Тэгээ хэрэглэхийн өмнө мэдээч эмийн заавартайгаа танилцаарай. Тэгээрээ. За тэгээд та яг аль бие усныхон эмч төлөөлөгч нартай 77 Тэг4 50 50 гэдэг утсаар холбогдорой. 77 Тэг4 50 50. За Noble Mongolia гэж латинаар ч бичсэн болно, кириллээр ч бичсэн болно. Аль нүгээр нь чичээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар үений үр дүнтэй бэлтгэл энбэлтамд хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаагаар энбэл глукозамин хондротын сульфат хамтран ярилцаж байна. Баярлалаа. За, яна нэвтрүүлэг үргэлжлэн хүрч байна. За, нэгдүгээр хэсгийн 3 дугаар асуулт анжгаа. Хиний зөөлхөн хэсгийг нээрнгээсээ зөөлхөн гэж бодож байна.
Би намаагийнхыг зөөлгөн гэж бодож байна. Би бас номогийнхыг жинхнээсээ зөөлгөн гэж Би бодож шалбат байна. нугасан хүн юм. Яг тэгэж хэлэх гэжсэн. Батлаа яаж гэж. За намаа хэнийхийг зөөлгөн гэж бодож чинь жинхнээсээ. Би юу? Мөг яах юм гоё юм. Тэр олон жил хажууд суухтаа нэг хай нэг илчдэг байсан. Тэгээ жинхнээсээ мөгийн хөл аягүй цэвэрхэн гоё үл ядэн штэ. Тий тэгэхээр ер нь зөөлгөн байгаа. Сандалтаа явж байхыг харсан. Тэгээд шууд гоёг мэдчихэж байгаа юм тий. Гэрлээ үл шууд долоо шүү дээ. Аа яа дамбэ ядаргаатай. Нөө нэг машин ороод тап гэж төгчдөг хэлсэн юм шүү. Гоёа гарах. Таталтлаар харуулаа. Би чүлс байна. Наадах чинь зүгээр л заяо. Гараа хоошоо явуулаад пар үлээж ийн үгээд үзэхэд тап гэж хоёр үлээ авчиж тас авчиж. Тийм аимхаа за. Яг ингээл би ингээд хойдлын судал дээр алцаагаас унсчил шууд алцаар руу гар ороод ирсэн. Алцаар унж гэж. Тэгээ зоны хөлдөр байсан бол гоёг мэдэж авах. Алцаар унж гэдэг. Хөөе тап гэж дүүжин та өөрөө миний машин сууд мэдрээ өстэй. Миний машин зүгээр 20 км цаг өнгөт өөрөө өөрөө матар дүүжигдэж штэ заяо. Би дүүжээд байгаа ч юм шиг. Таныг жаахан хөдлөөд намайг хөдлөөгүй зогсож байхдаа л төгчсөн шүү. Араас суусч тавьж төгчсөн. Йой. За одоо хонгоо биш хөгжмөө дуурга. За ийхүү 2 дугаар үе эхэллээ. цирк үзэж байгаа юм шиг гоё. За нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг хөгжим дугарч ийхүү эхэллээ. За 2 дугаар үеийн 1-р асуулт над дээр таарсан. Таны хамгийн үсрэх хэсэг чинь юу вэ гинэ? Яна ямар тэнэг юм бэ ёо. Би бол бодчихлоо. Маш тодорхой. Миний гар хөөл сууг муунд баг үс байхгүй л дээ. Тэгээ ер нь бол улиралдаа нэг бикини хийлэгдэг, бикини вакс хийлэгдэг хэсгээр тэр хэсгэл юм да. Ааха. Ерөөдөө би бүтэн биеэр айгу өсрөхөг ихтэй юм байхгүй юу? Тэгээд гисэн чинь чи яасан усан сэлт юм уу гэд намайг нэг тэг юу үгүй би сэлж чаддгүй гэсэн чинь. Би сэлхтэй гэхгүйсэн. Сэлтийн голд нь амар хогддог байсан байхгүй юу? Хараа голд тэгээд өсрөхөг болсон юм бэ лээ. Сэлж чи байг сэлхлээ таглаж өстөд чи амарсаар хагаад урд. Тэгээд голдоо хоош тоглоод гарч ирсэн сэлхлээ тахаа чи арай хурцсан байгаа. Бид нар хамт явж вакс хэлгээр миний хоол бикини вакс хэлгээл болоо заяа. Номот энэ байгаа, энэ бүх үсээ зулгаалгана. Миний бүр нуруугаар хөтлөс их. Нурууныхаа үсийг хүртэл авах. Та дийлдэх үс. За тийм болохоор хамгийн үсэгтэй толгойнхоо үсийг нэрлээ. За. Моги. Миний үс ихтэй гэсгүй. Миний үс гэхлээр толгой шүү дээ. Толгооноос өөр газар нэр. Өөр газар би хэлсэн сая. Тий, толгой хэлсэн сая. Би хэлсэн гэхээр ёо би намайг хэлээд өгсөн болсон гэж бодлоо миний. Толгой амтыг би авцаа. Ёо. Нам мэддэг те тэр ч та. Яа миний аль үлээ? Өөр газар байхгүй юм уу гээ? Өөр газар байхгүй шүү дээ. Чавд яаж цээжинд нь ус авахгүй сахал нь ургадгүй. Сахал урган шүү дээ. Миний хайр. Тэгвэл чи сахлаа хэлээч. Юу яриад байгаа юм бэ? Байхгүй. Үгүй яг мөгийн хавчгаар анжгаа хариулт Тийм байна. За. Одоо чиний үс чинь бикини вакс хийлдэхгүй юм чи уг хийлдэг байсан бол тэр хэсгээ гэж хэлмээр авах. Чиний үс чинь амар шингэн шүү. Суг Чи тэр үсийг нь хүртэл шингэнийг мэдж байгаа юм уу? Үгүй харах царайнаас шингэн шүү дээ. Нэг өдөр бол тоолж өгдөө. Загтаж дагуулаад бикиниг оруулчихсан. Үстэй чигсэн байвал яг таашаач. Тэ мөгийн хоёрыг гар марны үс нь үрт. Мөгийн хаалган дээр үстэй шигүү үстэй гэж очив. Нэг сар байгаа доо. Хаалгааруултаа Цаач хуйтай юу? Йоо. За чи тэгээ сугаа авах юм уу? Сугаа. За тэгье да тий. Гэтэ миний сух тийм их үстэй биш ээ бас. Тийм үү. Юу чи аюу ус багтаан байна Хамар те. дотор ч үс байдгүй. Хөө чи хөө чиний шилбэнд чи ус байдаг үсттэй. Шилбэ? Тий. Шилбэнд байх нь бай. Гэтэ бас л Бас урт урт шингэн. Тийм үү те. Яс ятрагаа. Чи яагаад тоолоод байгаагүй юу? Та да мартсан юм
юм аа яшээ. Төсөөд яваад байгаа ш та төсөөд гүйсгээд тийм юм байна. юм байна. За одоо хамгийн хүссэн нэр толгой. Нөө алигээ За яшиг шиг толгойг нь авъя да толгойг нь авъя. За анчиг Миний хол бол ингээ амаа тойроод штэ. сахал уу тий. Сахал штэ. Тэгээ шил бэлбэр ч гэсэндээ их байгаа. Миний толгойн ус ерөнхийдөө айгуу тийм шингэрж байгаа. Ер нь зарим нь ингээд байхгүй болцсон. Ер нь нөгөө бикинины газар мазар чинь бол бас хусцсан байдаг байгаа шүү. Байхгүй. Хөөе тэрийгэ дагаад өгсөн цагаан болчт юм уу? Үгүй. Цагаатай. Боцор гүтдэг. Тэр яагаад тийм шилж байгаа ч харах чахгүй. Санаатай юм. Тэр үс чинь цагаан болчихсон. Хараа. Йой. Ингээд Өнөр эхлээд тэр бикини юуд газар чи эхлээд цайрдаг гэж байгаа шүү дээ. Хутлаа яриад те. Хизээч цайрдаггүй байж магадгүй. Манай ах тэр чинь тэгэж хэлж ирсэн шүү дээ. Толгой руугаа зохиол доороос гараад. Яагаад доороо өстэй болдог чи? Толгой руу зохиол доороос гараад ирдэг. Иш нэвт. Яар ингээд татчихгүй юм. Нэр яг тэгж Чи тоглох юм шиг. Садараад ахиё. За хоёрдугаар үеийн хоёр дахь асуулт номер дээр очсон. Тэр үсрэхэг хэсгээ гаргаж явдггүй. Ингээд гаргаад явж байна арай. Йой, надны би юугаар гаргаад явж байгаа вэ? би юу? Би гаргаж явдггүй. Юу солиороод байгаа? Чи хараа үсгэд тохироо үсттэй. Намд цэцгэл харсан бусна өөрөө. Толгой гэж тохироо. Яа би юу харсан юм бэ? Яа амир юм бэ? Тэр нөө үстэй чирсэн чи. Таш бачи. Та асуултаа бүр сонсоо. Би чи толгой гэж тохироогүй мүү? Харин тэгээ яа. Йой, яавар юм бэ ёо. Шинжээр Чи юудаа хичээд санаа зовоод байгаа. За угаасаа хөө энэ асуулт нь надаас бусд нь ил байгаа өстэй ил гаргаж явдгүй л байгаа өстэй. хаяачсан ил гаргадаг. Сэр байдаг уу? Хаяачсан гаргана гэсэн. Тийм шүү дээ. Тийм. Балай хай ил гаргадаг шүү. Йоо, за гэртээ ил гаргаж явдаг. Ядаргаатай тий ёо. Тахтаа. Бикини хийлэгчдэг болохоор угаасаа баг ер нь баг байхгүй дээ. Одоо тэгээд ороо өөч хаалгач тогшно айгуу. Мөөгийн ах мөөмнийхөө голоор үстэй гим гисэн гинэ. Тачир үстэй гинэ. Чамаг. Тийм үү? Мөмнийхөө голоороо. Мөөмө тойроод идэг үстэй. Тэр чинь ч угаасаа байдаг шүү мөмөө тойроо. Харин тий. Ачаа зарим утаа нэг. За энийг би бол мэдээгүй шүү. Албиасаа хэлээ. Би зүгээр нэг хурдан гүтгүүлэхээс өмнө чи би тэрийг мэдэхгүй. Йоо. Гүтгүүлэхээс өмнө. За юу яла? Дэмжин хайрлагч ярьсны дараа 2 дугаар хэсгийн 3 дугаар асуулт мөөгөө дээр очих нь шүү, окей? За Улаанбаатарт 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин хайрлагчаар Best Food-ын дэмжиж ажиллаж байгаа. Үндэсний үйлдвэрлэгч Best Food-ын компаниас зүүн бүсийн эрхлэгч нартаа зориулан баян зүрх салбартаа агуулга худалдаа зохион байгуулж байгаа. Тэгээд та эднийхээс ухаалаг буудан, электрон бараа, тавилга болон бүх төрлийн зөөлөн эдлийг нэг дороос олон төрлийн сонголтоогоор худалдаа авах боломжтой. Хамгийн гоё нь өдөр бүр 21 цаг хүртэл ярьсан. Та налах болон Багнуур дүрэгт амьдардаг байсан ч хүргэл дүнгүй Best Food-ын Your Home Your Zone гэсэн уриатаагаар дэмжиж ажиллаж байна. Нууц нь 77 77 60 60 77 77 60 60. Би Чи очихоор болцсон үстэй. Би эднийхийг харин ганцхан бүйдэн л зард юм ах гэж утсан чи. Ор маань байна. Ширээ маань байна. Дэрнүүд маань хүрдэл байна. Бүх юм байгаа. Бид бүх юм байгаа. Удирдлагатайгаа ярьжаад эргээ холбогдсон. За ингээд нэвтрүүлгийн дэмжиж ярьлагч Best Food-ын баярлаа. Тий, тэгэл тэр орон дээр өстэй хэсгээ гаргаад. Хөрхөө. Сэмрэч яа. Сэмрэ. Ажлын өдөр чи үгүй салхисан. Хөрхөө дандаа ил гаргаж тий зуны халуунд тий ёо машины кандиш үлээж явах үед ингээ хөлөө ингээ хоёр дэш ингээд алцаалгаа сууж явах амар гоё кайф авдаг шүү. Тэгж явал ингээд та хоёр одоо ер нь яг галцаач тий. Тэгэл өстэй хийс. Жаргацсан тий. Ингэж үгүй. Юм хэдэн үслүүд нөө. Цэцэг дуух шиг л болж байна. Цэцэг дуух шиг салраад ах. Чи гоё
гэж яга хий гэдэг байгаа. За мөгийн 2 дугаар хэсгийн 3 дугаар асуулт. Шинэ жилээр пэйж сторид гинт орж ирсэн өстэй хөлийг яг хэнийх гэж бодсон бэ? Тэр үед Санаж байна уу тэрийг? Тэр яасан юм? Тэр чи яав тэ пэйж нэг сторид жилээр тэгсэн юм уу? хос 2 хөл орж ирээд бүр бөө юм болсон штэ. Хин пэйж тавьсан вэ гэж. мэдсэн мэдэн олдохгүй. манай сонсож бүр танаа хакер дуулсан байна гэж Тийм. мэгээ. Тэгээ дараа нь Тийм шүү дээ. Тэрийг би тэгээ шууд битсэн шүү дээ өнөрөө. Гэ та Яг чи төсгөр битсэн. Энэ хөдөлгөөний зургийг аваач гэдэг. Намайг юу болж байгаа байж ч та. нэрээ миний хөл бас тийм айгу байдруу штэ. Тэгээд ихлэ шууд номоо ойл гэж утсан. Анжгаа тэрийг мэдчихэж байгаа юм уу тэр процессыг? Би чанцаагийнх л гэж утсан. Яагаад? Чанцаа тэр солонгост байхдаа өстой амар өсөрхөг болоод ирээгүй дээ. А чиртэй газар байгаа дөө Тийм. бас байж болно. За. Үгүй солонгост бол өдөрт 2 усанд орохгүй бол хүн өхөн шүү. Байнга усанд орж идэг юм чи. Би өстой хинийх тэрнийх эннийх гэж өстой бодоагүй. Тэгээд манай нөгөө ангараг олж тогтоосон шүү дээ. Тэ хинийх гэдгийг тэгэл мэдсэн шүү дээ. Тэр Хэнийх бол байсан? тогтоохоос өмнө ангараг гэж бодож исэн байхгүй юу? Тийм үү? Ааха. Тэгсэн хэнийх байсан? Тэгсэн чинь Байсан. Нэг хүнийх байсан. Нөгөө юу яадаг штэ. Инстагасаа бид нэр ингээд юм оруулахаар шууд нөгөө Facebook on off гэдгээ хаахгүй on байгаа үед шууд Facebook руу давхар постлогчдаг. Тэгээ боотсон. пэйж админ байж таараа. Бас инста дээр өстой хөдлөгөө зургийг тавьдаг эвгүй гаргасан. Хөөе, хос хөрштэй, хос аймас аахгүй юу? Хөрхөө. Гэтэ ингээд дөрүлээ ингээд өстэй гисгүүдээ санаандгүй шууд ингээд постлол хэцүү юм тий. Би юу санаа зовхгүй юм байна. Инста Хоёр эмэгтэй байж байгаа хэцүү юм тий. Инстанд эхэ бол янз янзын юм нээждэг нөгөөт нь стори дээр Одоо сайж яахгүй мó? Ууг нь байгаа л да. Тэгтээ нэг ашигладаг юм дөө баг. За мөнхөд бөмбөрөө цох. Бөмбөр зогсноор нэвтрүүлгийн 3 дугаар хэсэг инхүү эхэлж байна. 3 дугаар хэсгийн эхний асуулт Анжгаа дээр таарлаа. За. Дөрөн хөтлөгч нэг нэгнийхээ хамгийн онцгой хэсгийг нэрлэнэ үү? За. Одоо анзаарах бид гурийн онцгой хэсэг. Ааха. За. Гэрлэгийн ход амархан. Гэрлэгийн ход бол одоо ингээд одны нүдэн дээр байж байгаа тийм ээ. Тийм. Цээжинд нь байдаг ийм зүйл. Миний сэтгэлийг ярьж байгаа юм уу те? Сэтгэл. За. Юу гэдэг вэ? Өмнө чинь нэг аяг маяг байдаг юу вэ? Гангар мангар. Усан тусал. Гангар шаазан байсан усан тусалтай болсон шүү За дээ. тийм. За, намайгийнх уу? Намайгийнх ч одоо юу вэ? За хүүлдэвэ аха. Намайгийнх Шал болгоод байсдаг гэж. намайгийнх бүгсэн юм байна. Аяа шүү гэж шүү. Манай дотроос нэрээ ганц нүд татчмаар бүгстэй өөх нь бас. Үгзэг гэжтэй яасан муухай хэлт юм дээ. Үгзэг. Гэ хасаа аюу гой сонсогч. Тэ дахиад бүхстэй маа. Бүгсөө гаргаад гүйчдэг. Мөгийн хамар штэ. Мөгийн шиг ийм онцгой хамартай хүн байхгүй штэ. Яагаад Ийм онжоо юу? Тий, татип гой шиг тийм хамарууд чинь манад ер нь бас ховор шүү дээ. Тийм үү? Тий штэ. Газар хахад штэ. Тийм л байгаа. Йоо. За, номогийн хоёр штэ те. Номо ер нь бол яг ингээд ийм царай амир бас хөрхөн штэ идүүтэй. За, мөгийн үс нь гоё, намирсан үстэй. Угаасаа үсээр бүх юмыг рекламддаг штэ те. Ахын орхоо. Энэ хөрх юм чинь. Архих цойл гэдэг. Анжаагийн уруул гоё. Тий штэ. Одоо жоохон хомгоод болооц нэг эстонцоо. Энэ нөгөө дөрөн зүгийн шууганаар хомгоо яриад тэрнээс ижиглээ хүүрээ. Таны уруул хомгоо ярингуудаа өөрөө сэжиглээ хомгоод болооц ёо. За, Анжаагийн уруул үнэхээр гоё. Нэг би одоо нөгөө хүүхдүүд нөгөө баахан юм шахуулж бомбор болгодог штэ. Анжаа тийх шаардлагагүй. Ориг бомбор. Тий штэ. Ориг бомбор. Манай охтууд мохтууд бол баг тэрний мөнгийг надад төлөхөөр байгаа байхгүй. Яг надаас аваад үлдсэн шүү дээ. 15 та зураг нь бол ийм урал мурал жирмис хэлээ бэ. Боцорг утдаг. Энэ яста боцорг утдаг. Тэр нөгөө нэг тэр хотуудтай л милээсаа бомбойлгосон шүү юм аа. За, Миний хэлж. Гэрлэх чи энэ ирүү гоё. Энэ шанаа энэ ясыг ярьж байгаа ясыг. Тий, энэ гоё. За. Энийг За, мөөгийн ах угнаас би өсийг гоё гэж хэлчихсэн байхгүй юу? хүлээн авчих. За хүлийн авчи тий. Хүлэн гоё. Гоё. Зүгээр задлаа Аюу. зарчих. Зүгээр Та нар далдуур дандаа баян онгорын мажиг шар гэдэг байж хөлч гэх шиг. Хөөе, майжих шар гэдэг чинь
мантун бус номой болгосонтой л адилхан байхгүй юу? Тэрнээс биш хөл нь үнэхээр Яг вэ, надад маань хашаах надад татаархаа дийлхэ болоо тэгээд хэлсэн л дөө. үнэхээр гоё хөлтэй. Ууг нь бол хөлөнд гоё юм уу? Мулчин айгүй гоё хөлнийх нь. Зөө. За. Чам дээр бараг задлаа хийчлээ. Гэрлээ намайг түүх байх нэг тэргээл удчих. За. Зүгээр тэр булчиг чиг хэлж байгаа юмсаа л. Оо яг гоё. За. За тэгээд ер нь бол эмэгтэйчүүдээс би гоё өгдөгтэй байна штэ. Эмэгтэйчүүдээс анжгаах гоё өгдөгтэй. Оо яг бас нэрэ. За. Мөг. Би ингээ та гурвын оронд дөрвөн өөр хэм хэлж болохгүй мó. Яа. За. Бадрангуй хүнтэй. За гэрлэгийн болохоор хөл шүү дээ. Анх нөгөө нэг ажлын ярилцлаганд орж ирэхдээ би өгч чинь. Юу асуух юм бэ? Хөл. За үнэн. За баярлалаа. Намайг болохоор шүд. Нэрээ тийм штэ Тий, нөгөө. би ч Тийм штэ. Бас энэ чинь намайг ээж жоохонд маань ингээд нохоод залуу нохоодоо муу шүдээ өгөө цаан шүдээ өг гэж хөгсөөр аваад би юм гоё шүдтэй болсон байна. За. Нохооных юм биш өөрийнх нь биш. Энэ чинь бас учиртай аха. Айгүй учиртай. Залуу нохоо байх хэрэгтэй. Тийм өөдгүү. Олон нохоод өгөөд яж болохгүй заа. За. За. Анжаахыг болохоор сахална. Тийм штэ. Гоё. Одоо хусчаад байна. Яг айгуу дончтой гоё урууд. Яг дончтой орох зөв. За дараагийн 3 дугаар хэсгийн 2 дугаар асуулт над дээр ирж байгаа юм шүү дээ тий. Онцгой хэсгийг нь хизэнээс харж эхэлсэн байж гэх. Юу гэсэн хүн байж та хамт ажиллаж байсан үеэс л эхэлж хард юм басна. Номын хэсгийг 2018 оны 1-р сарын 2-оос эхлээд гарч эхэлсэн. Яс хөөрхөн царайтай охин бэ. Тэр чи амар игдүүтэй штэ. Ер нь бол өстө хөөрхөн штэ. Намайг ч жоохон бондгор байсан уу? Үгүй би харин ч туранхаа орж ирсэн шин. Тийм үү? Тий. Үгүй штэ. Номын хаста айгүй мундаг яг жингээ барьдэн штэ. Ер нь бол нэг тийм амар хүний нүдэн дээр огцом таргалаад огцом тураад байсан юм бол ерөөсөө Би гэхдээ намайг чамааг бодвол ингээд жоохон нэг ингээд 3 кг нэмбэл чи бүр хөөрхөн болно. Үгүй. яах гадайдгийн жижиггүй жингээ нэмжүүл бүр гачин юм байна бас тий. Намайг угаасаа ажилд орж ирэхдээ ингээ нөгөө амар өлчжсэн мэдгэдэг байхгүй. Оюутан ширээс орж ирсэн. Жижигхэн орж ирсэн. Шүүсэн юм байна. Шүүсэн жижигхэн орж ирсэн. Тийштэй би бүр 50 кг хүрэхгүй орж ирсэн шүү дээ. За. Муухатыг бол 2017 оны 5 дугаар сарын 19-ний тэр өдрөөс эхлээд харж эхэлсэн. Ядаргаа. За анжгааг 2020 оны 3 сараас эхлээд харсан. За тийм бахна. Би тэгтээ уруулаач нь өмнө нь хэлжсэн дээ өөрт чинь тийм. бол хэлжсэн тий. Гоё уруултаа шүү гэд. За угаасаа тийм л өстэй бүгдээрээ л адилхан мэт энэ асуултанд бол Би гэхдээ айгүй сайн айгүй хожуу танархыг. за яг хизэн эхлээд харсан. Таныхыг бол сүүлийн 2-3 жилээс харсан заяа гоё ирүүтэй байна гэдгийг. За. Анжаахыг бол сүүлийн 2 жилийн өмнөөс харж эхэлсэн. Тийм баг би чи ингээд нэг гараа явсны дараагаар бүкс нь үлдчихэд нилээ удаж байгаа. Муугийн ахыг болохоор муугийн ах чинь нэг мэдгүй нэг 100 нэг тийм шорт морт өмсөд идэг байсан билүү? Өмсөд идэг байсан билүү? 100 дандаа л наад чинь нэг яагаад чи нөгөө хинти явах юм шиг шорт өмсөөл явж хинти явахд чи нэг юм савхотгоо өдлөө гэд. Би хинти яваагүй. Тэгээд чи мөгийн хөлөөр нэг будаа савхтай үсттэй. Би хинти яваагүй. Номоо чи Тийм төрсөн хөлтэй байсан үү? билүү? Төрсөн байсан. Номоо яваагүй. Тийм байна. А тэгвэл шорт өмссөн тэр цэнхэр шорттой үеэс харсан юм байна. Тийм те. Би тэр зинг шот чи баг 10 жил өмсөж шүү дээ. Тийм баг. Садаа Шорт авчаач тий. Хайштай нэг Зүгээр өмнөхөн зүгээр ах чи. бидэхэн хэрэглээний шорт байж байгаа цагаал нэгийг авч идэг. Хайрын бод. Чи хэдийнээс харж эхэлсэн. Хизэнээс чамааг бол бүр яг хард анх ажилд ороход чил. Тэгээ би хашигт хэлчихсэн. Энэ хоёр өлтөөг юу хөгөн бэ? Йоо за. Тэгэл араажвч та гоё хөлөөрч яах вэ гэж хашигт хэлчих тэгэхээр зүгээр араажвд гоё хөл хэрэгтэй. Ширээ доогор гоё хөлөө гоё. Зүгээр задаа бүгд чи аавд ажилд аваад. Аглаар уйч чадахгүй ч хөл рүү гарч байгаа. Йоо. За. Би ер нь бол орж ирэл ерөөс хамгийн эхлээд нүдэн туссан юм л нөгөө усан туссан шүү дээ. Тараад Чи уснаа хийлгээг үсэн чи 23 оны 8 сараас хойш. Өмнө байсан штэ нэг эн чин өмнөж байсан. Өмнөж байсан. Байханч байсан та. Тэгэхэд тэр үед ч гэсэн харж байсан юм уу? хардлаггүй яах юм чи ерөөсөө. За. Ихтэй хүний нүд чи ерөөсөө өөр юм хардггүй штэ. Түг гэл тэгэл
нэг чиний юг хараад нөгөөдөлтөн намаагийн бүксийг хараад. Ерөөсөө тэгжэл голоор нэг юм урт юм ороод ирсэн. Нэг юм унжгаад ороод ирсэн мөө гэж яа. Ажгаа хул зүгээр нүдэрээ шалбалгаад явчихсан. За одоо өдөр 17 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал үедээ Finon Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байгаа. За хамгийн чухал үед хаанаас санхүүгийн шийдлээ хайхаа мэдгүй байна уу? Тэгвэл Payon харилцагчтай зориулсан Finon хэмээх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлээд байгаа. За тэгэхээр та Payon аппликейшнаараа 75 сая хүртэл төгрөгийн орон сууц барьцаалсан зээлээ ерөөсөө 5 минутанд шийдүүлээд авах боломжтой боллоо. Тэгээ хамгийн гоё нь энийг хэд чувааж авах боломжтой. Өчигдөр одоо чөлөөл анжгаа 30 сая одоо алга болгосон шүү дээ. Ядаргаад. Одоо барьцаалсан зээл авах гэж ингээл банкн дээр очиж мочгоо болцсон юм байна тий. Болсон. Тэгээ одоо тэр ордер байрныхын ордер байвал тэгэл ерөөсөө ингээд шууд зээл авчих юм ба шүү дээ. Яг энэ реклам бас яг телевизээр яг ингэ явж илээ шүү дээ. Тэгээд би эднийх ерөнхийдөө нэлээд юу яаж байгаа юм бэ? Хүчтэй маркетинг хийж байгаа юм байна гэж харсан. Та эхлээд Payon гэдэг аппликейшнийг утсан дээрээ суулгацсан байх хэрэгтэй шүү. Android үйлдвэрлэлийн системтэй бол Google Play Store-оосоо тэгээд нөгөө нэг тэр Apple брендийн утастай бол App Store дээрээсээ татаад суулгах чинь. За тэгээд тэрэн дээрээсээ та юугаараа явуулчих тийм байлээ шүү дээ. Тэрэн дээр нэм нөгөө нэг сканер чиг зураг авдаг юмтай тэгэл банк гэл ийм байр таны нэр дээр өнө цаадуул чи ингээд нөгөө нэг банкны системээр шалгachт юм билээ. Энэ зээл дээр байна уу юунд барьцаанд байна уу юм уу гэж шалгаад байхгүй бол окей 5 минутын дотор 75 сая төгрөг таа. Тэгээд яг энэ байр барьцаалсан зээлийг ямар хүмүүс авч болох вэ гэвэл 23-аас дээш насны орон нутаг хамаарахгүй бүх орон сууцны байртай хүмүүс хамрах боломжтой энэ зээлэнд. 23 наснаас дээш гэдэг нь одоо хичнээн 18 настай хүүхд өөрийнхөө нэр дээр байртай байлаа гэхэд эргээд яаж иргэн төлөлтөө хийх вүлийг дэнэс учир жанцантай шүү дээ. 23 он ч нэг ядчил нэг их сургууль мургуулаад төгсөө нэг ажил мармалтаа болцсон байгаа шүү дээ тий. За чи ямар нэг юм хэлдэм үгүй та. За утасны дугаарыг хэлж өгье. За 7533 1111 гэдэг усны дугаар байна. 7533 1111. За тэгээд нөгөө Facebook хаяг маягийг хэл. За Facebook дээр бол яг хуу англиар Payon TBF гэж бичиж Facebook руу орж болно. За сайт нь болохоор 5 богд finance.com руу орох юм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал үедээ Finon Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За яна нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үргэлжлэн хүрч байна. За одоо дөрвөн хөтлөгч онцгой хэсгээ онцгой гэдгийг батална уу гэж. Бурхан минь. Чамаас ихлэн штэ энэ чинь. Батлий. Зөөлхөн гэдгээ юу? Зүгээр гараа явуулаа. Сая ингээд онцгой гэсэн штэ. Сая ингээд би минийхээ онцгой хэсгүүд хэлсэн штэ. Миний царайг бол царайг онцгой гэсэн штэ. Тэгэхээр одоо миний царай ингээ хараад иж байгаа юм чи. Шүтээ. Номонгийн шүдийг зогчээж л. Өгцгөө одоо. Энэ бас тэгтээ бас дажгууд хэлбэртэй шүттэй нохоо байж те. Нохооны шүт гэхэд бас Йоо. тайхан шүт. Гэтэ яг тэр яг нохоод шүтээ өгөөгүй хаа. Өгөх гэж байгаад өөрөө ийцсэн. Зүгээр өөхийг нь бол өөрөө ийцсэн гэсэн. Зүгээр шүтээ дангаар нь өгцөн гэсэн. За мөг Яах юм? үсмүсээ намруулаач. Би үсээ засуулцаа. Нэрээ тийм штэ. Намар хус даахгүй юм байна штэ. Үсээ засуулцсан. За анжгаа Нэрээ би энэ дээдлийн авдаг буруутчих. Уг нэгэд ногтлоод гоё байж ивэл гоё байсан те. би одоо яах юм ингэж харуулах юм. Яа. Хөөд чамаар чинь өөр эрүүгээ харуулаач те. За эрүүний энэ яс чи айгуу чухал шүү хэлбэр нь. Айгуу чухал. Ядаргаа. За санал асуулгынхаа хариу гаргаараа найруулагчаа. Санал асуулганда одоо Эрдэнэт саналаа нэг би эндээ өг цаг ирлээ. За одоо хинийхэн шигүүвэ гэхээр ер нь бол энэ нэг өснөөсний л асуудал яригадаад байна тийм үү? За Эрдэнэт саналаа хинийхэн шигүүвэ гэдэг дээр үгүй. Аль өснөөс вэ гэдэг. Угаасаа өөр өөрсдийнхөө өснүүдийг мэдж байгаа сте. Сайн хилээд явсан штэ. Дух номой дүлзэн анж сэтэн гэрлээ сэсгэр мөгээ. За одоо мөгийг эхлэж хариулна. Хин дөхийн саналаа. Би өсөрхөг юм чинь номинд өглөө. За анжгаа. Чамд өглөө. За би номойд өглөө. Номой үнэхээр өсөрхөг. Номой дөхөө. Би анжаа авт өгнө. За анжаа хийгээ сахлан гэ шивүү юм байна. Номингийнх амар шигүү. За
Яаж ч бодсон те шигүүл байж таараа тийм. Йой. Сар болгон очиж засуулдаг гэдэг байгаа байхгүй. Өө энэ Тийм хатаа. үү? Зааж байгаараа. За энэ ийм санал мөн үү? За мөн байна. За ингэсэн. Яг одоо шүү дээ те манай лайвыг хэдэн хүн үзэж байгаа вэ? 743 хүн үзчихэ. Санал асуулганд нийт 333 хүн саналаа өгсөн заяа. За жоохон муу шуун. Хаядрагаатай тий. Хэнийхэн шигүүвэ гэсэн чинь аад нь дух номой дээр хоёулаа саналаа өгсөн тий. Агуу моги битээр өгсөн тий. За хоёр хүний санал нэмэгдээд 183 хүн буюу 35% санал авсан байна номой. За дүлзэн аанжи дээр номой саналаа өгөөд 30 хүн буюу 12%. За сетэн гэрлээ дээр анжгаа саналаа өгөөд 60 хүн буюу 25%. За сэсгэр мөгийн дээр хинт саналаа өгөөгүй ч 64 хүн буюу 27%. Ингээд 183 хүний саналаар 35%-аар духнамаа. Ядаж боллоо. Шигүү юм та. Би хамгийн шигүү. Тэг юм аа. Үгүй шигүү юм та. Манай байгууллагын хамгийн шигүү хүн байна. Намаа шигүү. Намаа шигүү шүү. Намаагийн зарим хэсэгт шугуу байгаа. Шугууч. Хөөе сая дижиг шодолко уур гинэ. Тэгээд тэгдэг бол нэрээс тачиг шоутай. Би ирээ. Косметикс. Нөгөө нэг дээрх шиг корсет өмсөд пижактай байсан маа шууд яраал болоо ш. Тэгэхэд өөр юмгийн харж чадаагүй шүү дээ. Миний орсон дугаартай гэсэн юм уу? Тэр чи доош харсан сууж. Чи доош харж чадаагүй. Гэрлээ бүр ингэж харуулсан шүү дээ. Тим имийг үг нь алддгүй юм да. Нас явчихна. Чи тэр дээр болоод яста хацарсан. Айгу хацарсан. За. Гэтэ номогийн шигүүг мэднэ. Энэ хүрээд 2025 оны 4-р сарын 25-ны баасан гарагийн Яна нэвтрүүлэг радион 3-р студиэс хөгжилтэй хөнгөн байцгааны сураатаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар үеийн үр дүнтэй бэлбэл энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаар энбэл глюкозамин хондроитин сульфат за мөн чухал үедээ фенон пейон захим дэлхийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын энбэл радио 88.3